Still найз аваад байвал тойрог яах гэж салсан юм? Яагаад салсан юм? Юу гэсэн ч үгүй юу. Юу бол Ёо, тэр бүр үнэн шүү. Манай биш. оо. Hi guys. За ингээд цаашны бичлэгтэй тавтай юмарал өнөөдрийн бичлэг маш спешиал байх болно. Би өнөөдөр хоёр сайн найзтайгаа хамт махалуухан подкаст хэлүүлэгч байна. Өнөөдрийн манай зочноор Амина болон Доотлон ирсэн байна. Сайн уу? Сайн байна уу? Сайн байцгаана уу? Бүгдээрээ 12 дахь ангийн сурагчтайгаа. Тэгээ бид гурав зүгээр амар гоё ярилцахаар шийдсэн те. Ялангуяа хамгийн их ярилцах сэдв нь болохоор girls те. Хүмүүсийн талаар хэлье. Надад ингээ 15 асуулт байна. Ер нь асуултуудаа ер нь өөртөө зохиосон. Тэгээ зарим нь ChatGPT-гээс асуусан байгаа. What is your green flag and red flag? Нэг хэлээрэй. Би нэг хүн дурлал амар удаан дурлж чаддаг. Тэгээ миний red flag болохоор надаа хүн дурлахаар би тэр хүмүүс ингэж түлхдэг гэх юм. Би ер нь өөртөө надад сайн биш хүнд би амар сайн болдог. Тэр нь миний жоохон psychological problem. За миний яштэй red flag болохоор яштэй. Ер нь би ингэж найзлалтай болно гэдэг нь хорын бараад байна. Энэ амар хэцүү юм байна. Би бол ерөөсөө өгч байгаагүй найзлалтай болно гэдэг амар хэцүү тэгэхгүй. Би ерөөс төрүүлж чадчихдаг. Яасан ч бичдэг. Тэр нь ингээ амар хэцүү гэдэг юм. Green flag нь болохоор би амар Зал биш. мундаг. Red flag болохоор би өөрийгөө амар хартай гэж боддог. Ер нь амар хартай, ер нь ингээд сайн найзаагаа ч амар харддаг. Хүнтэй үерхчихсэн, харьцчихсэн ч амар харддаг. Энэ бол тийм. Миний green flag болохоор би амар өрөвцөлтэй ер нь бол бүр амар өрөвцөлтэй. Нэг хүн жоох муухай юм хэлчихэл яана миний үгнээс болоод амар олчих үү гэж юм уу яг тийм хүн бодож амар байдаг. За. What is the biggest worst dating advice you ever received from someone? Надад манай найзууд манай ангийн хүүгүүд юу зөвлөсөн. Ер нь заавал нэг хүн биш, заавал запасны 2 хүн. Запасны 2 хүнтэй байх хэрэгтэй. Нэг нь чамаас official болъё гэж асуугаагүй бол нөгөө нь запасны байх хэрэгтэй. Асуулт нь байлаа. Одоо би ингээл димэтэй харьсан гэж бодлоо л да. Би ч амар завгүй байлаа гэдэг би ингээл шууд ингээл завгууд нээр худлаа юм санагдаад бүрс ингээд амар тийм итгэдэг байхгүй юу. Тэгээ би ингээ анаад ингээд хэлсэн чи анаа ингээд чи бүр ингээ амар их хүлээгээд байгаа юм гэсэн байхгүй юу. Чи ингээл тэр хүн ингээд шууд ингээл чам руу бичиж чадахгүй бас гэртээ ажилтай төрөлтэй байгаа. Тэнгүүд ингээд чи ингээд үнхээр завгүй гэж болно шүү дээ. Чи тэрэнд нь ингээд заавал тийм амар тийм хүн дээр ингээд амар ургуулсан бодоод байгаа шаардлагагүй гэж хэлчихсэн. Яг хайргуулал үерхсэн ч үерхээгүй ч хайргуул гэдэг. Long distance relationship work хийх үү эсвэл not work out болох уу? Миний хувьд бол long distance relationship бол work хийх гэдэг. Одоо манай ихч маань гадаад байгаа. Тэгээд тэр бандтай одоо хүртэл харцдаг. Тэгээд дөрсөн юм гэсэн тоо. Би би ингээд хүнд итгэхэд амар мууд. Би хүнд ерөөсөө нэг амар сайн итгэдэг. Тийм болохоор одоо тэр хүн ингээд надад утасны цаанаас юу ч хэлж магадгүй шүү дээ. Тэр нь би ингээд итгэхгүй байхгүй юу. Утасны наан цаанаас ингээд харьцаж амар хэцүү шүү дээ. Уулзахгүй хэдэн удаан сар тийм амар хайртай байсан ч би биндээ худлаа хэлжсэн юм бол байгаа гэж би бодчих. Тэрийг бас бүтгүү гэж байна. Амар. Яг холын зайны харилцаанд бол ер нь дандаа ордог. Ер нь бол бүтэхгүй. Одоогийн байдлаар бүтсэн юм байхгүй. Хоёрын бодлоор хэн нь анхныхаа дэйтэнд төлбөр төлөх вэ? Мэдээж 50-50 гэдэг. Гэхдээ надад л эхний first date-нд бол надад хамаагүй. Гэхдээ хүмүүсийн сонсохоор эрэгтэй чамайг дэйтэнд ирсэн бол эрэгтэй төддөг гэж би сонссон. Чи анхны дэйтэндээ хэн мөнгө гаргаж ирсэн бэ? Дэйт байхгүй гэдэг чинь. Надад дэйт байхгүй л дээ. Гэхдээ би дэйтэнд явж байгаа шүү дээ. Чи өөрөө юмсан. Гэтэ анх танилцдаг өдрөө эрэгтэй тасд ирэх. Яг эрэгтэй нь хүсвэл дааж болно. Хүсгүй бол яг эмэгтэй өөрийнхөө идэж ууж байгаа үзэж байгаа юмныхаа төлбөрийг төлөх зүгээр гэж бодож байна. Тэгээ би ядаж эмэгтэй хүн ер нь аль даалгуулна гэдгийг мэдж байгаа ч гэсэн хувийн мөнгөтэй явсан дээр гэж бодож байна. Өөрийгөө араад аагаад явж байгаа.
хоёр салсан үнтэйгээ still besties байж болох уу? Миний хувьд болохоор салсан үнтэй хизээч найз байж болохгүй. Яагаад гэхээр салсан хүмүүс шууд бие биендээ мэдээж үзээд дээ шүү дээ. Still найзаагаа тавил тойр нь яах гэж салсан юм? Яагаад салсан юм? Тэгээд одоо хүртэл найзаагаа уулзаж муулцаад what the fuck. Яг намайг санагдсан. Салчаад найз байж болох уу? Болно шүү дээ. Тэгээд Бол яа болох вэ? Яг бүр амар тийм амар салтын дараа найзууд байна гэдэг чинь бүр илүү гоёхгүй. Яг гэх юм бол ингээд бүр ингээд үгүй амар сална шүү дээ ингээд хэрүүл болоод тэгсийн дараа ивлэрээд за хоёлоо найзууд болёо гэдэг юм аахгүй. Зарим хүмүүс амар хэрүүл хийчихэл тэгээ шууд ингээд тал талтай ингээд гараавчихдээ шүү дээ. Тэгвэл тал нь ингээд би энэ охиндоо өгчээсэн тэгэл амар муулж муулаад энэ чинь ийм охин гэж шүү дээ. Тэгэхгүйгээр ингээд салчаад ингээд ярилцаад за хоёлоо найзууд үлдээ гэвэл ингээд хийхин даамбар ингээд би бинийг ингээд муулж чадахгүй болчихдохгүй. Энэ чинь сална шүү дээ. Тэгээ мэдээж хоёр нэг би биенийхний дуртай юмнаас олоод нэг үргэлсэн шүү дээ. Тэгэл буцаад тэрэнд нь татагдаал тэгэл буцаа нийлээд тэгээд ингээд on and off байгаад байдаг байхгүй юу. Тэгээд ер нь найзууд байснаас зүгээр no contact байгаа л тэгээ блок хийгээл тэгэл байх болчихсон. Тийм баг уулзахгүй болж шүү дээ. Тэрл ийм IG найзууд ч юм уу тий. Нэг тиймэрхүү байж болно шүү дээ. Би бол одоогийн байдлаар үерхсэн бүх хүмүүстэйгээ амар найзууд бүгдэнтэй найзууд нэр шүү. Бүр яг ингээд 100% нэргээ үзээ ядаад салсан салт бол байхгүй. Найзууд үлдвэл бас тэг ч юм болов гэж боддог ш. Амар хөөрхөн зөв. Аим гой битээ аим гой хотод идэв штэ. Октооч хараад болмаар. Тим хотодыг та хараад энэ амар минь охин байна гэж юу хардаг. Юу нь бол хүмүүс дээлэх хүмүүс гэж хардаг юм байна. Яагаад чаддаг вэ гэхээр тэр хүмүүс одоо жишээ ингээд мэдээж өөрх ингээд би энэ гоё face card never decline тэгээ үснэсэн юм гоё хаар мэдээж бүр амар confident штэ. Очоо compliment хэлэхээр намайг буцаж compliment хэлэхгүй байх гэж бодоод тэгээ амар mean гэж шууд автоматикаар толгонд ингээд бодогддог байхгүй. Тэгээд очоо бүр ингээд дуурахчгүй тэгээ ингээд хажуур нь зүрөөл за энэ амар mean юм байна. Энэ өстө нэрээ би тоос охин байна гээл зүгээр шууд ганц царайгаар нь хараад тэгэл шууд ингээд мэдчихдэг. Хажуугаар нь зүгээр ингээ уур биш тийм ингээ лаг амир юмар үдэн зүгээр. Тэгэл би уур нүрэл зүгээр дуурахгүй ингээ яа чи бүр яг минь хөрөөсөн тэн хим блэ. Тэгээ гол дээр авах шиг бүр яа гэж харж тэрээс харж марчдаг гэсэн. Өнөөдөр төлөө өгчдөг тэгээ зэнаа. Гэтэ яг тийм минь огтд бол байдаг. Байдаг болно. Some of them. Тэнгүүд амир тийм минь аим хөөх юм мөртлөө бүр амир тийм хараалын тогтдог тийм. Өөр амар гоё эмэгтэй хүн байж өөрөөсөө гоё эмэгтэй хүнийг гоё гэж хүлээн зөвшөөрөхөд амар дургүй байдаг. Тэр хүн өөрөөс нь гоё бол тэгэл гоё л штеп. Тийм багт чинь заавал ингээд надаас нэг юмараа муу байх хэрэгтэй гэж амш ингээл муулаад амар хараалдаг ярьж хата. Гиш гэл энэ ихтэй хайр тэр тийм. Сүүлийн нэг тренд болоо штеп. Тэс үг бол хаад гиш гэдэг. Манай ихэнх бүгдээ даа. Тэр нь жоо муухай шүү. Ялангуяа октод. Тэгээ ялангуяа муухай хараал мараал систем муухай. Муухай юусаа зөхгүй шүү. Girl гэхээр л бүх эмэгтэй хүн юм муухайштай минь эмэгтэй хүн болгоно ингээ хамгаалах хэрэгтэй гэсэн үг үү? Ер нь girl гэдэг яг юу гэсэн үг юм? Өөрийгөө ингээ жоохон доогш нь хийгдэд байгаа октоодыг сейвлдэг. Нэг охин girl байхад ингээ хичээгээд тахад өөдөөс нэг mean ass зан гаргаад байвал мэдээж би girl байхад татгалсан шүү дээ. Тэгэл би тэр охин шууд no гээл би тэр охиныг яг хин нэгэн доошоо гэдэл би өөр тийшээ л харна. Ямар ч jealous яахгүй. Зүгээр хамттай амир өсөн дэвчхийг хүсдэг. Октод байл надад брэнд тал. Амир ингээ октодтой амир гоо найзлахыг хичээдэг. Тэнгүүд ингээд тэд нар өөрсдөө ингээ надтай мухаарч тавч би яах юм тийм. Надад бүр тэр нь амир хэцүү зөө. Ямар ч ингээд гол өөртөө итгэлээ болоод ирэхээр ингээд нөгөө нэг эргэн тойрных нь хүмүүс өөрөөс нь сайн байна уу муу байна уу ямар ч хамаагүй. Зүгээр яг өөрийнхөө өнгөрсөнтэй харьцуулаад өөрийнхөө өнгөрсөнтэй харьцуулаад би өнгөрсөндөө ийм байсан шүү дээ. Одоо ийм байна гэж харьцуулж хэлдэг юм лээ. Тэгээ girl гэдэг бол амар гоё ихгүй юу? Ингээ бүгд нэгдэж чадвал яг монголчууд гэдэг ер нь ингээд ихэнх эмэгтэйчүүд ингээд girl бай гэж хичээнгүүд яг жигнэсээ яг нэг юм болтгүй охтуу цаанаасаа байдаг байхгүй. Яг тийм охтуудтай бол 1000 сайхан харьцаад яах юм. Яг үндэ бол бүр 1000 сайхан харьцаад үндэ хэрэг байхгүй. Би бол нүдээр хараагүй юмд бол хизээс шийтгэхгүй. Чи харсан юм уу? Чи яг мэдчихэм өнгөт. Би сонссон гэх юм бол тэр хүний үнэлэмж минийх шууд буурчдаг зөө. Сонссон гэдэг үг бол үнэхээр аимшигдаг шүү дээ. Тийм шүү дээ. Би дэмжиж байна. Хоёр хос би биенийхээ пассворд болон пассcode байх ёстой гэж бодож байна хоёр. Байх ёстой гэж хардах. Сэтгэл амар төвтэй байхгүй.
Яаж чи би ингээд тэрний хувийн цагийг нэг үнэлж байгаа ч гэсэн би бол өөрийнхөө пассвордыг нэг л хүнд өгчээсэн. Тэр нь амар буруутсан юм бол. Тэрнээс болоод амар ер нь жоохон юм хэрүүлийн чанартай болж байгаа байхгүй. Нэг үе итгэж өгөхгүй болохгүй юм бас. Тийм. Би ингээд тэр хүнд амар итгээд бүх юмаа ингээд устгахгүй бүгдийг ингээд өгж яхад орсноо чи ингээд ийм байсан биш. Чи ийм биш гэд ингээд тэгвэл би энэ тэгхийн мэдсэн бол би анханаас өгөхгүй штэ. Би тэгхгүй байх гэж бодоод өгч байгаа байхгүй. Бүр ингээд амар удаан үргэсэн ч юм уу тий бүр амар итгэж байгаа хүндээс солихгүй бол тий. Ер нь жоохон нэг сар хайцсан ч юм уу тийм хүн болохгүй шүү. Тийм. Ямархуу эрэгтэй хүн сонирхдаг вэ? За. Би давхраагүй хүн сонирхдаг. Юу? Давхраагүй. Өндөр хүн сонирхдаг. Өндөр ядаж аминаас өндөр явахгүй. Одоо ингээд би ингээд манай найз залуу гэд сайн найзтайгаа ингээд танилцуулсан чинь аминаас тамхан байвал надад жоохон юм санагдаад байдаг. Метр 83 just in case. Өөрийн гэсэн яг юм дэг журамтай явуулахгүй. Би үгүй энийг хийхгүй гэсэн бол хийхгүй. Би энийг татахгүй гэсэн бол татахгүй. Спот хайгаад яваад идэг нэг тиймэрхүү бэндрол. No hell no. Үнэхээр үг. Би нэг сошиал аккаунт дээр өөрийгөө нэг амар их ингээд дэлгээд идэв ингээл. Би юм шүү. Намайг хартаа. Гэдэг тийм биш үү? Би энэ миний булчин кара. Тийм биш. Тариа нь штэ. Амар царайлаа бол. Үнэ. Би бол давхраатай бэн зэрэгтэй. Амар бүр хүүхдийн ингээд гойнууд бүр чиг үү? би ч мэдгүй. Ингээд ийм You should train your legs. Тэгтээ бүр амар хөлний тасгалдаас юм хөвгүүд амар weak ass. тийм дээ.Ийнх нь бол gentleman заяа. Надад бүр ингээд би тэрэгтэй амар анзаарч шин. Ингээл одоо ангийнхан хүүтэй ч явдаг ч юм уу ингээл хаалга надад онгоолгож өгөх нөө. Ингээд ямар нэг жижигхэн юм амар анзаардаг байхгүй юу. Тэр энэ надад амар чухал заяа. Funny. Хөрсөлтэй байл надад амар гоёх. Амар тийм яраа өрнүүлж чаддаг. Тэнгүүд ингээд дууга нэг байдаг хгүй юу нь бол ингээд юм ярьж чадахгүй. Юу ч ярьж чадахгүй. Би тэр ингээл хажуугаар ингээд хит хөвгөлтэй авах юм хэрэг. Хит хөвгөлтэй бол хит юм ингээд seriously авч. Ийм л. Clown ass. Тийм. Тэнгүүдээ тийм гоё тийм юу лээ. Марцлаа. Уйлал тоглолтог бэнд бас сакс тоглолтог бэнд үү? Саксны бэндэр бол цаанаасаа л загтай гоё нь бол гоё яадаг. Гэтэ ер нь жоохон vibe нийлдэг юм аа. Тийм. Байлбал. За ер нь бол гурлаа уйлал тоглолтохоос уйлал тоглолтог байдал. Дуугаас гоё тий. Гоё штий. Тэ сакс ч гоё. Ер нь гоё. Аль спортгүй хүн бол юм хэрэг. Сакс тоглолтог бэндрийн гар найр том юм л шүү дээ. Бүр ийм том тий. Нөө нэг уйлал тоглолтог нэргээ хоолойгийн гар бүр одоо ийм. Би юу ярьжлаа. Тэгээд би санахаа хэлээ. Минь хэр нь бол ийм нэг топ одоогор би мартчих. Би гой хоол идэг бэнтэй юм санагдав. Би өөрөө нэг сайн хоол яг ингэ. Би өөрөө яг хоол сайн чаддаг болохоор ингээд ирээдүйн нөхрөө аим гой хоол идэг байгаасаа гэж хүсэж байна. За баярлалаа. За. Миний болохоор сая хэлсэн шиг би метр 83. Тэгээд би бол нэг өндөр гэвэл метр 80-аас дээш л болоо. Надад ч 100 байна уу? Надаас ч өндөр байна уу? Надаас 1-2 см намхан байна уу? Таамаагүй. Зөвхөн метр 80-аас дээш байвал кам. Бүр амар одоо над чи үнэтэй заяа. Тэгсэн амар царай нь бүр амар лаг заяа амар смэш. Тэгсэн түүл яг уу. Чамаагүй чи өндөр чи хэдүүлээ? 168. Body type болохоор михол жоохон ингээд жоохон chubby дөө. Тэгээ жоохон юм muscular. Тэгээд надаа инээд амар чухал. Яа. Нэрээ чи танаар чухал уу шүд? Шүд чухал. Энийхэд шүл амар чухал. Хамгийн чухал зүйл бол би эрэгтүүний хамгийн түрүүнд готлолоор нь хардаг шин. Яг ч юм бэ. Ингэнэ. Шууд таалдал айгуу тажигун байна энэ шууд готлол юм ингээл. Тэгэл готлоо арчааг бол яг уу. Яа. Тэгэл цуг байж үсэн заяа. Найз охиноос бус хүн эмэгтэй хүн биш заяа. Яг тэгж харьцдаг. Бүр амар муухай харьцаатай заяа. Ингээл найз охин ингээл за ингээл найз охин ингээл жоох ингээл бэртэж мэтэн үстэй нэр яава юм гээд тэгмүүд эмэгтэй хүн өнөр амар тотолж мотлоод тархитангуудаа инээж минийгээд what the fuck адилхан эмэгтэй хүмүүстэй яа мэдгүй тийм хүн надад таална үзчихэлгүй. Ни expression амар туртай. Одоо жишээ маск зүүсэн ч нүд нь яг юу хэлж чинь тэрийг нь би амар олж хардаг. Тийм би тэр eye contact бүр амар туртай. Чүс өдж ийн гэдэг юм.
Пистэ хөргөж гэж. Тэгээд би хүний нүдэнд тэгээ инээдэнд амар дуртай. Би шалтгаанд амар дургу. Одоо жишээ нь амсаа амалтаа биелүүлэх байх бодоосны би амар завгүй байлаа. Тэднийхээ ингээд амар дууссан байсан. Чи намайг ингээ ойлгооч тээ. Би унччих. Би уцаа марцчих. Уцаа харсангүй. Тэстэ нэрээ завгүйгүй лээ гэж Эрэгтэй эмэгтэй сайн үзүүд гэж байдаг. Бэн. Надад Бэн. Надад бэн л та. Надад нэг ихтэй нэж байна. Би бол ямар нэгэн одоо тийм хайрын харцаар л юусэн харж байгаагүй. Намайг харж ирсэн юм уу мэдэхгүй. намайг хүн болон хардаг. Зүгээр л ингээл зэвэн байхгүй ч юм уу. За бараг байхгүй талтай байна. 50-50 юм байна. Чинийх нь 50-50 байна. Энийхээ 100% байх. Бай зүгээр л. No, бэжлэхгүй. Эрэгтэй ч юу эмэгтэй ч юу. За хоёрын хувьд эмэгтэй хүн ямар байх хэвээр вэ? Хоёрын бодол. Эмэгтэй хүн ямар юм байх хэвээр вэ? Стандарт нь. За, миний хувьд штэ. Ирээдүйд бие дасан эмэгтэйд штэ. Зарим хүмүүс амар эрт ингээл ямар ч карьерийг эхлүүлэх байхад ингээд хамгийн мад ингээд хүүхдтэй болоод дуусчихсан штэ. Тийм биш ингээд бүх юм амар эмэг замбраатай эхлээд карьераа явчаад дараа нь хүнтэй суудаг ч юм уу хүүхдээ гаргадаг ч юм уу тийм их юм аян зав. Тэнгүүд яг ямар байх хэвээр бол миний удаа штий. Би яг тийм болохыг хичээдэг байхгүй юу? Нэгдүгээр гэх юм бол амар бие зүг авч явдаг. Хаач хинтээ юу гэж ярихаа сайн мэддэг. Тэгээд хоёрт нь болохоор өөртөө ихтэй тодорхой хэмжээний одоо хаач гараад ингээд ихтгэл мэлтгэл тавьдаг ч юм уу те. Тэр амар ихтэй юм хэрэгтэй юм лээ. Би ингээл яг ингээл ихтгэл мэлтгэл тавихтаа за би чаднаа өөртөө итэг. Чи чадна. Өөртөө итгэх юм бол чи чадна гэл. Тэгэл би өөрөө зориулаад ингээл гардаг зав. Тэгэл гуравт нь болохоор амар тийм одоогийн охтууд чи ингээл гуйсан боломжтой нүрхэд байгаа шүү дээ ингээл чатар гонгот нүрхэл эсвэл одоо ямар ч юм үн цэнэ мэдхгүй. Тэгэл үн цэнэ ингээд мэдэрдэг охтуудад амар таалагддаг. Тий. Өөрийн гэсэн стандарттай. Гэтэ одоогийн охтууд тийм биш хаа бэлдсэн мөлий тийм. Амар ховор ус гэх юм уу? Тийм биш л. Яг төгс эмэгтэй нэг бол яг хувийн орон зайг амар сайн баримталдаг. Би ийм зүйлийг хүлээн зөвшөөрнө, ийм зүйлийг хүлээн зөвшөөрөхгүй. Тэгээд бас яг санхүүгийн эрхчлэн төрсэн эмэгтэй. Тэгээд ингээд 100% эрэгтэй хүнээс хараад тийм ямар эмэгтэй байх хэрэгтэй гэсэн тийм. Биш. Төгс эмэгтэй Төгс эмэгтэй хоёр юу гэж боддог. Төгс гэсэн үү? Тийм. Төгс гэсэн шүү. Мөн буруу ялгах хэрэгтэй. Тэр ингээд мэддэг чаддаг юм аа ингээд нуулгүй зааж өгдөг. Энэ шигтгэгийг хаанаас авсан юм бэ гэсэн чинь зааж өгдөг зарим нэг хүмүүс. Зааж чи хаанаас авсан гэж хэлээ. Тэгс юм уу? Эцээ мэдхгүй. Эсвэл яагаад нөгөө кейсик байжсэн чинь чи надад ерөөхдөө хаанаас авсан гэсэн чинь гоё нүгсэ дугаар. Ирүүхий гэсэн чи тэр нөгөө нэг ихтэй биш. Нүдэн шигтэй байдаг. Нүдний шил. Үгүй. Нөгөө кейс нөгөө Чи дугаар алчаад тий. Хаанаас авсан чи хариултгүй болдог. Ирүүхий юу? Тий. Хариулт хэлсэн шүү. Төрлийн авьяастай бол гоё. Тийм дээ. Хоол хийж чаддаг хүмүүс эмэгтэй гоё яадаг шүү дээ. Ингээл дуржигнуулаад хүн хараад илээ гэс хийж ингээл надад гэл. бодцоор. Бэч өдөр болгоо ингэж perfect байхад хэцүү шүү дээ. Та нар ч гэсэн мэднэ. Одоо хичээлд явдаг бол бүр ингээд 7 хоног жингаа ингээд you have to do your best. Team mindset орвол чиний mental state юу болох вэ? Зүйл нь болж. За идэ дууссан. Ер нь бүхэл төрлийн Энэ гэдэг. Юу мэдхгүй өөр юу вэ гэсэн. Ийм бодчих. хатдаг зүйлтэй байх хэрэгтэй. Зөвхөн би зөвхөн хоол хийхтэй юм биш. Би бол эндээ амьдсан. Би бол тэгээд энэ газрын тест тоглолт тоглолдог. Би ширээний сая тоглолтод тоглолдог. Би бол морин хуур тоглолтууд тоглоно гэл. Юм бүхэл юм жоохон чадваруудаас нэг жоохон нэг хумсалсан байхад өвдөхгүй шүү дээ. Ажлын байранд гараад нөгөө тийм болно шүү дээ. Тэрэнд хамгийн чиний бүх юм гардаг байхгүй. За энэ бол манай үеийн ер нь бол Gen Z
Энэ амар тулгарч байгаа асуудал ч шүү дээ. Яасан. Байлаа. Түр өөрийнхөө бодлыг хэлнэ шүү дээ. Тэгээ би одоо юу гэх. Одоо үеийн охтууд юу гэж боддог вэ? Өөрсдөө үс бодол. Амар хурдан жирэмсэлж байгаа. Би бол миний мэдхийн баг ингээд хоёр гэл ер нь хүмүүс амар жирэмсэлж байгаа юм насны хүмүүс тэр нь жоохон амар эмх замраагүй ингээд хинтээ яхаа сайн мэдэх хэрэгтэй шүү дээ. Тэгээд тэр нь жоохон одоо санагдаг зөө. Тэнгүүтээ амар тийм сая хэлсэн шиг амар үн цэнэ мэдэхгүй охтууд л яг тиймэрхүү замаараа үйлдэл гаргадаг гэж бодсон. Яг үнэндээ бол айгүй хийж чаддаг зүйл багтаа болсон. Тийм. Ер нь би бол ер нь багасаа хөдөө мал дээр өссөн. За мал дээр өсгөн цааш яг ингээд зуны амрал дээр хөдөө очоод ногоо тарьдаг, мал малдаг, ингээд үнэгээ саадаг, ингээд юм ажилтай. Тэнгүүд яг ингээд хотод байдаг мөртлөө яг хотын ингээд хийж чаддаг зүйл бас тустай байх хэрэгтэй шүү дээ. Хичээлдээ бол сайн 100%, спорт энэ жоо хотод илүү юм хөгжих боломж ингээд хөдөөний хүмүүсээс илүү байгаа шүү дээ. Бодох байх гэж юу гэсэн ч би сая юу ярьчих. Юу бол Чөөрсөн ингээд хаашаа ингэж ингээд тарслаа ингээд тохоороо ингээд мэд удаа яда чи ингээд та энэ хоёр яг ихэр шиг хэрэлдэн. Би тэрийг ихчсэн зогсоно. Одоогор сонсоод баг Амин хэмээн хатач мэдээд байна. мэдээгүй штэ. Мэдээгүй. За. Одоо хоёр шигтэй хоёулаа унаад алга. Чүрэг. үгүй хоёр яагаад намайг ярих юм гэдэг. Яап Чи би яп гэдэг юм чи би яаж яп гэж яах. ой чөө. Арийн нэг болж байна нүрийн. Энэ нүрийн нэг болж байна. Бас амар хурдан юм. Нэг татана. Одоо шинэ дүү хүмүүсээ сонсохоор одоо 10 дугаар ангийн хүмүүсээ сонсохоор аль үжнээ өмсөлтөд эхэлсэн. Аль үжнээ хүзүүндээ өмсүүлээд. Энд чи юу вэ? Шимүүлсэн. Тэгээ шимүүлээд тэрийгээ бүр амар ингээд медаль авсан юм шиг ярьдаг. Йоо тэр бүр үнэн шүү. Би сте ингээл биш. Би хүсэр ингэ байгаа. Тэгээд би ингээд тэгэл би ингээд хитэн байдагтай яваа. Зодоо ингээд би ийшээ яваа, тийшээ яваа. Тэгснэ амар тийм амар тийм гоёор ярьдаг. Амар өөрөө бахархалтай нэг гоё мэд юм шиг. Тэр нь амар муухай шүү. Би тэгээд үзчихэв тэр чи тэгдэг бол. Би нэг хэлчих заяа. Цогтоо. Бото. Like начин proud байх юм зүйл биш шүү дээ. Начин embarrassed байх зүйл шүү дээ. Ингээд нууж хааж ижил чиний reputation өссөн шүү дээ. Ингээд дэвэл чамайг юу гэж бодох юм? Амархан хүүхд гэж бодож шүү дээ. Тийм амархан. Энэ ингэж энэ цогтоотой ингээд шууд ингээд үнссэн юм байна. Эхнийх дээр уулз уу юу? Тэгвэл би энэ охин дээрээ чадна шүү дээ. Би энэ охиныг өстө нэр найр чадна. 10,000-аар барих уу? Тийм. Тэр бандууд амар их байдаг. Та нар тийм easy girl бас олон юм. Одоо би муугаар хэлэхгүй ч гэсэн манай сургуульд нэг тийм бит баригдсан байсан байхгүй юу? Одоо жишээ нь би нөхнийг өөртөө дурлуулж чадна. Хоёлаа хоолнд барьчих уу? Яа. Ганц хоолнд охины сэтгэлийг өвдөхөд тийм амархан гэж юу? Би асуусан. Надад нь асуулт. За чи юу? За хайж л даа. Оо за чи. Чи өнөөс хааж цагаа бүрсүү. За Нөө шүү. нэг банд та нарын ардаас ингээд гүйжсэн аа. Одоо ингээд тоохгүй унаасаа тоохгүй гэдэг мэдсэн цагтаа өөр хүнд муулахыг яг юу гэж боддог вэ? Надад бол тийм зүйл зөндөө болж байгаа байхгүй. Бүр аимшигтэй. Бүр амар их болдог. Бүр ингээд ардаас гүйжсэн ингээд тоогтоо болохоо тоогдохгүй гэдгийг мэдэнгүүтээ шууд эрэхтэй найзуудаа муулж эхэлдэг. Наа чи нэрээ тэнтэй яасан гэж хэлж шин. Наа чи нэр юу штэ? Тэгэл би болцсон гэд. What the fuck? Хайртайсан бол хайртай. Тийм үстэй хайртайсан бол ядаж хүндэтгэх хэрэгтэй байхгүй тэр үнийг. За. Наа бүр үзээд төгөлч. Нэрээ. Наа бүр үзээд төгөлч. Угаасаа бэдэхгүй надад бүр жишээ байна л та. Гэтэ би тэр яг дурдаад чи яг бүр ингэ надад бүр дургуулцаа. Бүр ингэ тэрийгээ тэгээд ингээд олон охтууд найзууд найзуудтай ярих та амин хайртай.
тийм бид нэр яа би experience гэж би мэдлэг авдаг байхгүй найзуудаасаа. Одоо чи энэ хоёроос. Ер нь одоо юу гэмдэ чамтай үргэлжсэн чамд байсан сайн хүн бол би тэр охин зөөр сайн байсан юм уу? Яасан. Тэгэл болоо. Тийм байгаад бүр амар ховор. яа таа. Уга хойлоо нэг чи нар зүм шиг тэрэг ой бодсон штэ. Яг төсөөлж. Юу нь бол тийм. Тийм. Би тэрэн дээр бол бүр амар итгэлтэй. Нүрэ боддог хүмүүс юу гэж боддог вэ? Бүр ингээд бүр амар хит боддог. Хит ихээр чек максимум чинь хит ихээр. Нэгт нэг охин битрийг яриад амар амар нүрэ боддог хүмүүс байдаг. Тэгээ өөрхөн сонирхол ах л та тий. Нэг шиг мэн байгаа. Харин тий. Тийм бол сонирхолтой тий. Тэгэхэд аав ээж нь бүр амар дэмждэг юм л тий. Би бол хүнддэг. Гэтэ би яг тийм боддог хүмүүсийг хараад октод яг тэгж бүх октод тэгж боддог болоосаа гэж би бодохгүй байна. Яг өөрийнхөө хувьд хөөрхөн яг юу чамааг ингээд өөртөө итгэлээ чинь нэмэгдүүл чинь яг тэр хэмжээнд л бодох хэрэгтэй. Яг би бол 9-р ангида бүр амар юм смоки аймай боддог байсан байхгүй. Тэр үед би бас өөртөө амар гоё итгэлтэй л надад амар гоё л хэлсэн. Тэрээрээ бол надад таалагддаг. Одоо ингээд боддгоо охин юм тийм үү? Манай үе. Тэгвэл боддог охтуудыг амар тэгдэг. Яа би өстө контр зурдгүй шүү. Тийм охтод амар тэнэг шүү. No, би л тийм. Тэгээд ингээд байж тийм охтод байж тас Би шууд мангас. амар юм торхоо охтод байж. Би амар тарган гэл. Хажууд Oh my. Би тэр охтод зүгээр мангастаа гарсан. Гэтэ ч гэсэн Тэр туранхай охтуудын хувьд өөрсөнд тарган байж магадгүй шүү дээ. Тэр одоо тэр туранхай охтуудын өөрийнх нь байсан жин дээр өөрийнх нь хүсдэггүй жин нэмэгдчихэд ингээд бид нар тэдий туранхай харж байгаа гэсэн тэр хүнд ингээд таргалцсан ингээд айгуу муу гол тэр таран хүний хажууд тэгэхэр ч муухай шүү. Чи тэгээд өөрийгөө доош ингээд нөгөө үнэд бүр доош ичж байгаа байхгүй юу? бүр нэг Одоо чинь хоёр найз л гэж бодъё заяа. За нэг нь жоохон chubby дүү. Нөгөөх нь амар skinny заяа. За мэдээж өөртөө conference үү заяа. Тэгээд нөгөө chubby нь өөртөө амар conferenceтэй. Хоёр өөр opposite заяа. Тэгэл нөгөө туранхай охин нөгөө охин найзынхаа очиод очсноо. Яа би нэрж нэмсэн бэлээ. Хит гингүүд одоо чинь I don't know 45 заяа. Тэгээ нөгөө chubby girl нь одоо чинь 65. Одоо difference үзчихэж штэ. За өндрийн ялгаа мэдээж гарна. Тий, өндрийн ялгаа. Тэгэл одоо чинь энэ chubby girl нь ингээд conference ингээ алдчих байгаа хгүй юу? Охноос нь болоод. Гэтэ мэдээж энэ охин not realize хийж магадгүй. Гэтэл тэр өөрөөсөө тийм хүний хажууд тэгжлэх чинь амар лайт гэж та бодогддгүй. Надад л тэгж амар бодог. Скины охин бол яг хинтээ юу ярихаа мэддэг байх хэрэгтэй. Яг тэр ярьж байгаа хүний тохиолдолд. Одоо жишээ нь жацуу тэгээ адилхан байвал одоо яасан. It's a different topic. Бүр шал өөр opposite байхад яа би нэр жин үнсэн мэлээ. Тэгээ жин нэмээд 45. харин тийм охтод байд шүү. What are you talking about? Гэмээр амар сонсон нэмэрдэг. Заавал чи турхааш тэ гэж хэлүүлэх гэдэг юм байна. Тамайг 52 болсон гэж хэлэнгүүт чи тэгж боддог юм шүү дээ. Гэтэ адилхан үнэтэй тэг амар тунхай юм биш. Чам дээр ирсэн. Би амар тараач 48. Стоквэсэн юм чи. Нөө би тэгрээ. Тэгвэл амар тийм шүү. Боди стандарт гэдэг юм аа шүү дээ. Яг тиймэрхүү ер нь л ойролцоо байх хэрэгтэй юм. Угаасаа гой турхай ойлгоо шүү дээ. Угаасаа хинч тийм тарган битэй байх гэсэн байх. Тарган байхаа чи ингээ ялангуяа бүр амар тийм өөртөө тэх байдал амар алтна. Тарган гарч ирдэг. Тэгээл тэрийг амар муулна. Тэрийг муулна. Эсвэл тэгээ конференстэй байвал тэр конференсэнд буулгах гэж үзнэ. Одоо жишээ нь you look like this, you look like that гэсэн хайцуулна. Тэгээ тэр комментийг харсан уу гэж орж чеклэн. Чи баг тэр хүнд obsessed юм шүү. Зүгээр л дургуй scroll хийгээчтэй. Ганц л movement. That's all. За. Ийм. За beauty filter одоо ингээд Photoshop ингээд өөрийнхөө бийг ингээд амар ингээд зэгзэр болгоод тавьчихдаг. Тэг ингээд яг өөрийнхөө биетэй ингээд realize хийж чаддгүй тийм эмэгтэйчүүдийг яг юу гэж боддог вэ? Өөрийнхөө ингээд байгаа царайг одоо ингээд өөрчлөөд ингээд одоо эдитлээд ингээд уурлаа ингээд хамбал амар тийм шүү дээ. Ингээд за. Мэдгүй би тийм зураг амьдрал дээр ямар ч бэлхүүсгүй мөртлөө оруулсан байдаг. Амар тэнэг штий. Амар тэнэг штий. Амьдэр нь уулж исэн хүмүүс нь бүр хараа бүр кринжлэх хөлбөд тийм. Энэ зүгээр л амар тэнэг л. Яг гэж тэгдэв. Яг жоохон тийм филинг авах гэдэг юм шиг.
зурнаас. Онлайнаар танилцдаг бэнд дэр байдаг шүү дээ. Зурагнаасаа ингээд шал өөр охтод байдаг шүү дээ бас. Нөгөө мэлээ кафеш. Бүр ингээд тийс ондоо байгаад үнэхээр муухай штэ. Яг яах гэж байгаа юм бэ? Чами Эстер хоёр ингээд харьцуулаад байдаг штэ. Яг тэр хоёрын difference яг юу гэж санагдчих та хоёр юм бэ? Чами чи аим хүмүүжлэлтэй охин байл штэ. Би тэр сүлд тэр зогтоогийн хийсэн бичлэг Тэр бүр аим хөрх. би ингээд чамиг нэг амар тийм нөгөө нэг Шамил хоёрын ер нь Шамилын дуртахгүй юу? Чамиг нэг амар нэг үздэг байсан. Тэгээ би тэр сүлд тэр зогтоо ахтай хамт хийсэн бичлэгийг үзээд амар тийм өөр төрхийг харсан гэх юм уу? Би ерөөсөө тийм охин гэж бодоагүй, тийм төрхийг наад амар тийм хөвгчлээ, амар хүмүүжлэлтэй зангийг харсахгүй юу? За, дараагийн асуулт. За. Ахтай болзон дээр эрэхтэй нь юу хийвэл чинь сэтгэлийг татах вэ? Амар бүх юмаа ингээд старалтай хэлдэг зөө. Надад л ингээд яах гэдэг нь мэдгүй хүмүүс ойлгохгүй зөө. Тэнд болзъя. Хаа яг хідэн цагт мэдхгүй зөө. Яг чи бүх юмаа ингээд хэлээл. За, хоёул тийм чангиралаад тэдэн цагаас тэдэн дэрээ шүү. Гэл би аль цагт очиж штий. Тэгмүүдээ за хоёул энэ дараад болоо дуусна штий. Кино дуусна штий. Яаж ба очих юм? Яг цагтаа очих. Чисгүй дээ. Тэгэл энийг дуусна зөө. Тэгэл кино мөн үзээд дуусна. Тэгэл тэрний дараа яах төлөвөө юм байхгүй. Тэнгүүт охиноос одоо яах вэ? Энэ амар тийм асуулт. Тэгэл нөгөө охин нэг төлөвлөсөн орцсон гэж найдаж байгаа шүү дээ. Тэгээд бүх болцоогоо амар гоо төлөвлөсөн байвал амар тэр одоо амар тийм гоё point бол. Нэг амар үнэтэй юм мэдэж явахгүй ч гэсэн ингээл яг намайг өөрийнхөө маань тийм байлгаж чадвалгүй. Ингээл амар хичээл ингээ хоёлаа биенээсээ хичээл тийм биш. Тэхийн тулд бас энэ чухал та. Яг юу хийх нь төлөвлөгөөтэй. Тэгэж ингээл санаа зовлтгүй явж тэмэгтэй хүн ч угнаасаа өөрөөр байх байлгүй. Энэ бол тийм. Тэгээ яриа өрнүүлцдэг сайн шүү гүгүүд. Би бол хийгээд зотооныхоо түүх мөнхийг яриаддаг байна. Stop flex. Би зодоонч болох гэж хичээлдэггүй шүү дээ. Би зодоон тэрийг одоо хийх гэж тантай уулзаг байхгүй. Тийм болохоор. Ярддаг хүүд одоо байдаг уу? Байдаг уу? Би түрүү нэг бэнтэй явсан ч яста товтон зодон би зүгээр дуугаа юм аа гэж ингэ товтон зодон яриад би тийж шанаадсан чи өөдөөс тэгж өшөглөө. Өөрөө тэгэх гол нь лагаар их юм тийм. Надруу баахан хүмүүс дээр. Одоо бол ер нь цагаан амар барьдаг хүн. Ямар үйлдэл гараад төртэй гэж ямар нэг Үйлдэлөө. Тийм. Одоо энэ жоохон romantic гэж магадгүй л те. Гэтэ одоо хоол идэж штэ. Тэнгүүт одоо жишээ миний энэ мен дээр ингээд юм гарцсан байвал салфетг аваад ингээд харчаад өгдөг. Би ингээд мэдэхгүй багт. Амар slick move, smooth move. хаалга онголож болох. Тэр зүгээр аим хүндэл баг. Өөр орхос илүү намайг төрүүлж байгаа бол. Би бол тэр нь л гоё. Спортлог байл гоё надад. Sky sport. Тийм буудлагын газар ч юм уу. Беларт ч юм уу, ширээний теннис. Энэ нь л тийм. Та нарын хобби юу вэ? Тэгвэл үдчих юм уу? Чиг. Санийхээ яадаг. Чи хар руу нисэж байгаа юу хөө? Өдөрч таа нэ Би чамшиг тэнийг. чи ингэж тэгвэ. Чиг. Тэгэл болоо. Өө би либар биш шүү. Тэгэл болоо. Би дүүний. Блок гэж. Чи ямар амар сонирхолтой. Тэр асуулт нөр тэнийг байна. Гурлаа нөгөө өөр юм аа. Юу дургуун гаргаж ирдэг. Тэгвэл Нэг их дургуун ихтэй. Бид дургуун байхгүй. Амар ховдөг эмэгтэй юу гэж боддог бай. өөр хэрэг юм уу? Энэ сасаа. Яа, тийш нэг. I'm reaction амар ихтэй зав ингээл баярлахаар гэж баярлал тэнгууд ингээл уурлахаар би ингээл шүшрэмэр ингээд зөксөжтэй зав ингээл амар хартаа амар ингээд reaction амар өндөртэй тийм болохоор ингээд амар тийм чанга гэдэг гэж хэлсэн юм байна. Та нар тэгээд бидний ингээд ярьсан зүйлүүдийг аль нь зөв байна, аль нь бас жоохон өөр. Тэгээ хүмүүс гурилах гинэ шүү. Бүр ингэ та нар ийм байх хэрэгтэй гэсэн үг шүү. Тэр зүгээр л тэгж бодсон шүү. Тэгээ амар personal яваарай.
давхрын подкаст ингээд дууслаа. Би 3 яг өөрсдийнхөө мэддэг тэг мэдлэгээсээ хуваалцлаа. Тийм аль болох тийм хүн бити байгаасаа тийм хүн эсвэл гоё байгаасаа гэж байсан үдсэн дээр ярьлаа. Тэгээд таалагдсан бол та бүгдээ гоё лайка дараад subscribe даха бөмөртөөрэй. Энэ подкаст үзсэн та бүхэндээ маш их баярлалаа. Баяртай. Йоо.